Статистикийн ертөнцөөр аялж эхлэхэд ер нь статистик гэдэг үг ямар утгатай юм бэ гэдэг асуултыг тавих нь зүйтэй юм. Статистик нь өгөгдөлтэй холбоотой их өргөн хүрээг хамардаг. Тоо мэдээллийг цуглуулах асуултуудыг хөвчлэн авч үздэг. Одоо би самбар дээр тайлбарлаж үзүүлье. Энэ нь тоо мэдээлэл цуглуулах асуудлыг хамаарна. Та нар өгөгдлийг хүснэх дээр болон графикаар эсвэл тоонуудын жагсаалтаар илэрхийлж болно. Энэ нь өгөгдлийг илэрхийлж анализ хийнэ. Статистик гэдэг ер нь цуглуулсан тоо мэдээллээр асуултанд хариу өгөх, тунгааж бодож дүгнэх, мэдээллийг олж авах энэ бүгдийг л ер нь статистик гэдэг юм. Одоо статистикт хамгийн их яригддаг асуудал нь хувьсах чанар юм. Хувьсах чанар. Өдөр бүрийн ярианы хэлэнд хувьсах гэдэг үг нь ямар нэгэн юм хэр зэрэг хувирсан бэ? Ямар нэг юм хэр зэрэг өөрчлөгдөв гэсэн утгатай. Статистикч гэсэндээ ижил утгатай. Статистикт хувьсах хэмжигдэхүүн тоо мэдээллүүд хоорондоо ямар ялгаатай хэр зэрэг өөрчлөгдөж байгааг харуулдаг. Жишээгээр үзүүлье. Илүү тодорхой болгож авъя. 5 хүн дээр очиод өчигдөр чи хэр олон тоосго идсэн бэ гэж асуусан гээ. Ихэнх хүмүүс нь гайхах бах. Эхний хүн би тоосго иддэггүй гэх бах. Бас нэг нь би яаж идэхийг ч мэдэхгүй гэж хариулна. Харин хин нэг нь тэгш эрхийг тоосго идсэн гэж хариулна. Тэгвэл дараагийн хүн адилхан тэгш эрхийг, дараагийн хүн адилхан тэгш эрхийг, мөн дөрөвд хүн адил тэгш эрхийг, тавд дахь нь мөн адил тэгш эрхийг гэж хэлэх бах. Эдгээр нь янз бүрийн цэгүүд дээр хөөгдөл шүү дээ. Би гадагш гараад хэдэн тоосго идсэн бэ гэсэн нэг асуулт тавьсан. Тэгээд л статистиктай тулгарлаа. Дараа нь тэднээс өчигдөр усан үзэм хэр их идсэн бэ гэж асууя л та. Эхний хүн тэгш эрхийг идсэн гэж хэлж болох юм. Харин дараагийн хүн бүр 235-ыг идсэн гэж хэлж болно. Дараагийнх нь хүн би их дуртай 17-ыг идсэн гэж хэлж болно. Түүний дараагийнх нь хүн 5-ыг идсэн гэж хэлж болно. Дараагийнх хүн бүр их маш их 318-ыг идсэн гэж хэлж болно. Ингээд энэ хоёр тоо мэдээллийг харах юм бол нэг нь өчигдөр идсэн тоосгоны тоо, нөгөө нь өчигдөр идсэн усан үзэмний тоо. Эндээс та нар тоо өөрчлөлт харж байна. Энэ тоо мэдээлэл нь бүгд тэг байна. Харин энэ тоо мэдээлэл нь бүгд өөр байна. Бид энэ тоо мэдээлэл дээр хийх өөрчлөлт байгааг харж байна. Одоо бид статистикт их хэрэглэгддэг хэр их байна вэ? Хэр их хувирч өөрчлөгдсөн бэ гэх мэтийг хэмжих талаар үзэх гэж байна. Тоо хэмжээгээр үүнийг яаж илэрхийлэх вэ? Яаж тоо оруулж ирэх вэ? Хувиралт өөрчлөлтийг яаж хэмжих вэ? Статистикт энэ бол их том асуудал. Гэвч бид энэ бичлэгт бүгдийг үзүүлж чадахгүй дараагийн бичлэгүүдэд үзүүлнэ. Статистикийн ертөнц рүү ороход энэ тухай оюун ухаанаараа тунгаан бодъё. Статистикийн тухай бодох үед бидний тарих оюун ухаан мэдээлэл цуглуулах, хувьсалт өөрчлөлтийг хэмжих, хувьсал бүхний өгөгдлийн цуглуулгыг дүрсэлж харуулах, хэмжилт хийх, тоог олох талаар боддог байх ёстой. Иймд өөрсдөөсөө дахин нэг асуулт асууя. Ямар асуултыг статистик асуулт гэх вэ? Статистик асуулт гэж бичээ. Статистик асуулт. За, статистикийн асуултын тодорхойлт нь ямар байх вэ гэдгийг гаргаж ирье. Энэ нь бидний статистикт хэрэглэгддэг асуултууд юм. Энэ талаар бодох нэг арга бол статистикийн хэрэгслээ ашиглах үед хариулт өгөх асуултууд юм. Асуултанд хариулахын тулд хувьсах өгөгдөл цуглуулах шаардлагатай болно. Асуултанд хариулахын тулд хувьсах өгөгдөл цуглуулах хэрэгтэй болно гэсэн үг. Миний бичснийг ойлгож байна уу? Хувьсах өгөгдөл. Хувьсах өгөгдөл. За зүйтэй. Гэхдээ статистикийн илүү тодорхой асуулт эсвэл тодорхой жишээ үзүүлнэ үү гэж хэлж магадгүй. Бас статистикийн биш асуултуудыг бас харуулаарай гэх бах. Зарим жишээг харцгаая. Энд 6 асуулт байна. Энэ асуултуудыг тогтоож харахын тулд бичлэгийг зогсооё. Намайг тайлбарлаж эхлэхийн өмнө бодож үзээрэй. Статистикийн асуултын энэ тодорхойлолтын дээр үндэслэн эдгээрийн аль нь чамаас статистикийн арга хэрэгсэл шаардах вэ?
аль нь статистикийн биш асуулт вэ? Чамаг үүнийг хийсэн гэж үзээд нэг нэгээр нь тусад нь авч үзье. Миний тарьсан жүрч хэр их жинтэй вэ? Миний тарьсан жүрчний хэмжээний талаар асууж эхлэхэд сонир санагдаж байна уу? Тэгээд энэ нь статистикийн асуулт гэж үү? Үүнд хариулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би өөрийнхөө тарьсан жимсийг авчирна, дараа нь жинлэж үзнэ. Хэмжээгээ тэмдэглэнэ. Үүнийг хийснээр би мэдээлэл цуглуулж байна гэсэн үг. Ийм бага мэдээлэл нингээд л болох юм байна гэж та нар гахаж байна уу? Би ганцхан мэдээлэл цуглуулсан. Миний хэмжил хийсэн чинь миний жүрж 1 паунд байсан. Гэвч хувьсах чанар нь хаана байна? Энэ бол цор ганц мэдээлэл юм. Өөрчлөлтийг харахын тулд хид хідэн тоон мэдээлэл байх ёстой. Бас тэдгээр нь хоорондоо ялгаатай байх хэрэгтэй. Жишээлбэл эдгээр хүмүүс тэг ширхэг тоосго идсэн. Гэхдээ магадгүй эзэн эсгийг нарийн тогтоох боломжгүй. Би энд зөвхөн нэг өгөгдөлтөй ба нэг өгөгдлийн хувьд хувьсах чанар байхгүй. Иймд энэ статистикийн асуулт биш юм. Дөнгөж л нэг өгөгдөл цуглуулсан. Дараагийн асуулт. Даваа гарагийн өглөө машины зогсоолт дунджаар хэдэн машин тавьдаг вэ? Үүнийг статистикийн асуулт мөн үү биш үү гэдгийг бодохын өмнө энэ асуултанд хэрхэн хариулах талаар бодох хэрэгтэй байна. Хэд хэдэн даваа гарагийн өглөө машины зогсоол руу очиж машиныг тоолно. Эхний даваа гарагт 50 машин байсан. Дараагийн даваа гарагт 49 машин очиж тооллоо. Дараагийн даваа гарагт нь дахин 50 машин байсан. Дараагийн даваа гарагт 63 машиныг очиж тооллоо гэж бодъё. Ингээд асуултанд хариулах хэд хэдэн мэдээлэлтэй боллоо. Тэгээд би эдгээр үзүүлэлтүүдийн дунджийг нь гаргана. Энэ асуултанд хариулахын тулд хэд хэдэн өгөгдөл цуглуулсан. Энд гарцаагүй өөрчлөлт байна. Энэ нь тиймээс статистик асуулт мөн болохыг харуулж байна. Дараагийн асуулт. Би өлсөж байна уу? Энэ их чухал асуулт. Бид нарт энэ асуулт өдөр бүр л тавигддаг. Үнэн эрэхтэй бидний бие организм энэ асуултанд хариу өгчөгдөг. Гэвч би мэдээлэл цуглуулсангүй. Та нар цуглуулсан штэ гэж хэлж магадгүй. Би ходаатандаа мэдэрсэн байж магадгүй. Эсвэл сүлдсэн ч байж магадгүй. Гэхдээ энэ нь хувьсал байхгүй. Би тухайн өдөр өлсөн эсвэл өлсөөгүй өргөн утгаар гэвэл миний өлсөх өдрөөс өдөрт өөр байх юм уу гэвэл өлсгөлөнгөө хэмжих хэмжүүр гаргаж ирнэ. Энэ нь статистикийн асуулт биш байх. Гэвч би өлсөж байна уу гэдг нь тийм үгүй гэдэг хариулттай асуулт юм. Тиймээс энэ биш. За, энэ асуултанд хариулахын тулд мэдээлэл цуглуулах хэрэггүй бөгөөд энэ нь статистик асуулт биш юм. Манай ээж хэдэн шүдтэй вэ? Энэ асуултанд хариулахын тулд би ээж дээрээ очиод амыг ангаалгаад шүдийг нь тоолох хэрэгтэй. Магадгүй 30 ээж мэднэ. Энэ нь миний тарьсан жүрж ямар жинтэй вэ гэдэгтэй яг адилхан. Нэг л мэдээлэл цуглууллаа. Гэвч энэ нь өөрчлөлт байхгүй мэдээлэл юм. Иймээс статистикийн асуулт биш юм. Хэрэв бүх ээжүүд хэдэн шүдтэй вэ? Дунджаар ээжүүд хэдэн шүдтэй байна вэ гэх юм бол статистик асуулт болж магадгүй. Гэхдээ энд ганцхан мэдээлэлтэй учраас статистик асуулт биш юм. Жилдээ миний гэр бүлийн гишүүд хэр их цагийг идэхэд зарцуулдаг вэ? Мөн л энэ асуултанд хариулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би гэр бүлийнхээ бүх гишүүдийг тухайлбал аав, ээж, эхнэр, хүүхэд, нагаз, авгаа ажиглах эсвэл хэр их цаг зарцуулж байна вэ гэдгийг нь судлах болно. Нэмээд жилдээ хэр их хугацааг идэхэд зарцуулж байгааг тогтооно. Гэр бүлийн гишүүд А идэхдээ 813 цагийг жил зарцуулсан байж мэднэ. Гэр бүлийн гишүүн Б идэхдээ 732 цагийг жилд зарцуулсан байж болно. Гэр бүлийн хэд хэдэн гишүүдийн талаар хэд хэдэн мэдээлэл цуглуулах болно гэдгийг харж байгаа. Энд маш тод хэд хэдэн өөр хувилбар байж болцсошгүй. Үнэн дээр жилээс жилд хуурч өөрчлөгдөхийг харж байна. Дараа жил нь А гишүүн өмнөх жилээсээ арай өөр цагаар идэж магадгүй. Энэ асуултанд хариулахын тулд гарцаагүй тоо мэдээллийг цуглуулж байна. Энэ бол статистик асуулт мөн.
Төгсгөлд нь надад нэг асуулт байна. Оддын дайн киног хэр олон удаа үзсэн бэ? Энэ нь миний ээж хэдэн шүдтэй вэ? Эсвэл миний тарьсан жүрж ямар жинтэй вэ? Гэдэгтэй маш адил. Хэдэн удаа үзснийгээ тоолоход л болно. Магадгүй 7 удаа үзсэн байх, нэг л өгөгдөл байна. Өөрчлөлт байхгүй. Хэрвээ манай хамт ажилладаг хүмүүс оддын дайныг хэдэн удаа үзсэн бэ гэвэл тоон мэдээлэл цуглуулна. Би олон өгөгдөлтөл цуглуулах болж байна. Хамт ажилладаг хүмүүс маань ямар ч ялгаатай удаад оддын дайныг үзэх байх. Оддын дайныг би хэдэн удаа үзсэн бэ гэдэг асуултын хувьд ганцхан хариулттай. Миний хариулт бол 7 удаа. Энэ нь статистик асуулт биш юм. За ингээд та бүхэн статистик асуулт болон статистик өөрчлөлтийн талаар ойлголт өгсөн гэдэгтээ итгэлтэй байна.